Тэгээ Дисвитлийн мэдээллийн хөтөлбөр энэ удаагийн дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Математикийн улсын төрөлцөн олимпиадын 2-ын даваанд манай багш сурагчид амжилттай оролцлоо. 6А ангийн сурагч Оргил Баяр мөнгөн медаль, 7Б ангийн сурагч Мөнх Тэргэл мөнгөн медаль, 8А ангийн сурагч Өнөр Бат хүрэлт медаль, 9А ангийн сурагч Инх Жаргал мөнгөн медаль, 9А ангийн сурагч Жанцан Дорж мөнгөн медаль, 10Ж ангийн сурагч Жахлан Хүү алтан медаль, 10А ангийн сурагч Хүслэн хүрэлт медаль, 12А ангийн сурагч Тод Гэрэл мөнгөн медаль, 12А ангийн сурагч Номин алтан медалийг тус тус хүртлээ. Сурагчдаа баяр хүргэе. Түүхийн улсын төрөлцөн олимпиадын 2-ын даваанд манай багш сурагчид амжилттай оролцлоо. 12А ангийн сурагч Инх Минд хүрэлт медаль, багш Отгон Цэнд хүрэлт медалийг тус тус хүртлээ. Баяр хүргэе. Сэтгэх чадварын улсын төрөлцөн олимпиадын 2-ын даваанд манай багш сурагчид амжилттай оролцлоо. 9А ангийн сурагч Итгэл мөнгөн медаль, 11А ангийн сурагч Нансалмаа хүрэлт медалийг тус тус хүртлээ. Сурагчдаа баяр хүргэе. Химийн улсын төрөлцөн олимпиадын 2-ын даваанд манай багш сурагчид амжилттай оролцлоо. 9Ж ангийн сурагч Б Мишель хүрэлт медаль, 10Ж ангийн сурагч Маргад Эрдэнэ мөнгөн медаль, 10Ж ангийн сурагч Жагалмаа мөнгөн медалийг тус тус хүртлээ. Баяр хүргэе. Физикийн улсын төрөлцөн олимпиадын 2-ын даваанд манай багш сурагчид амжилттай оролцлоо. 8А ангийн сурагч Түшиг Наран мөнгөн медаль, 9А ангийн сурагч Жанцан Дорж алтан медаль, 9Ж ангийн сурагч Алтай мөнгөн медаль, 9А ангийн сурагч Инх Жаргал хүрэлт медаль, 11Б ангийн сурагч Мөнх Тэргэл хүрэлт медалийг тус тус хүртлээ. Сурагчдаа баяр хүргэе. Биологийн улсын төрөлцөн олимпиадын 2-ын даваанд манай багш сурагчид амжилттай оролцлоо. 9Ж ангийн сурагч Ануужин мөнгөн медаль, 12А ангийн сурагч Цүн Гэрэл мөнгөн медалийг тус тус хүртлээ. Сурагчдаа баяр хүргэе. Нийгмийн улсын төрөлцөн олимпиадын 2-ын даваанд манай багш сурагчид амжилттай оролцлоо. 12А ангийн сурагч Инх Баяр хүрэлт медаль, 12А ангийн сурагч Бадмараг хүрэлт медалийн эзэд болцгоосон байна. Сурагчдаа баяр хүргэе. Эрүүл мэндийн улсын төрөлцөн олимпиадын 2-ын даваанд манай багш сурагчид амжилттай оролцлоо. 9Ж ангийн сурагч Ануужин хүрэлт медалийн эзэн болсон байна. Баяр хүргэе. Мэдээлэл зүйн улсын төрөлцөн олимпиадын 2-ын даваанд манай багш сурагчид амжилттай оролцлоо. 9А ангийн сурагч Санчир мөнгөн медаль, 11А ангийн сурагч Бэлгүн Тамир хүрэлт медалийн эзэн болсон байна. Баяр хүргэе. Улсын төрөлцөн олимпиадын 20-ын даваанд нийтдээ 13 сургалтынаар манай багш сурагчид амжилттай оролцож дэд байр эзэллээ. Нийт оролцсон багш сурагчдаа сурлах хөтөлмөрийн өндөр амжилтыг хүсэн өрөөё. Дараагийн мэдээ хүргэе. Монголын хүүхдийн спортын 6 дугаар их наадмын 3-ыг хацсан 3 сагсан бөмбөгийн аймгийн аврах шалгаруулах тэмцээнд Отгон Эрдэнэ багштай Дархан Эмпати баг 3 дугаар байр эзэллээ. Бэлтгэсэн багш болон суралцагчдаа халуун баярыг хүргье. Англи хэлний 7 хоног амжилттай зохион байгуулагдлаа. Видео дэй, ном уншихын тест, нэрийн хуудас хийх, англи хэлний анхаа тэмцээн, шүлгийн өдрөлөг болон англи хэлний мэтгэлзээний тэмцээн, косплей дүрийн хувцалтын өдөр, English Bridge to Our Dreams сэдвт ангийн самар чимэглэх уралдаан, мөн Voice of this англи хэлний зуны тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Мөн Дархан Эмпати сургууль 2019-оос 2020 оны хичээлийн жилийн 6-аас 9-р ангиудаа суралцах эзлэлтэй авлаа. Ингээд анхаарал тавьсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн мэдээ хүртэл түр баяртай.